амтрахад дотор шогчтой юм лээ. Хэрхэн амтрахад бодлоолох чинь. Аль бодлуудаа ингэж явуулаад сурч чинь. Хүмүүс нэг бодлуудаа явуулаад сурч чинь гэдэг. Миний сүүлийн үед олсноор болохоор зүгээр дахин амтраачихсан. Амсраараа амьдрах юм билээ. Тэгэхээр одоо энэ 50 амтраачингуу юуны өдөр гिचж чинь гэсэн үг. Сүнсээр өдөр очиж чинь гэсэн үг. Өөрийнхөө дотоод дээр өдөртлөө өгч. Бидний одоо бид нар ингэж бодоод идэг байхгүй. Бидний биеийн дотор сүнс байна гэж бодоод идэг. Гэтэл бидний сүнсэн дотор бие гэдэг байхгүй. Тэр сүнс гэхээр нэг жижиг юм биш шүү дээ, тий. Бид нар ингээд нэг ийм хиймгээ бодоод байгаа ш нэг ийм хийм ч гэдэг юм. Гэтэл сүнс гэдэг үг аяа том юм байдаг. Бидний тэр жижигэн тарих манусын амьдралыг удирдна гэж хөөж байгаа гэдэг. Гэтэл яа тийм өөрөө дотоод бие гэх хүмүүс яриад дотоод биегээ олох нь гэж баахан бяцлагаас баахан сургалтууд яваад байгаа шүү дээ. Тэгвэл тэр дотоод бие гэдэг юм байна. Тэрийг нь та дотоод бие гэж ойлгоно уу? Хүнс гэж ойлгоно уу? Дураараас бол тэр нь өдөртлөө.